Дараагийн мэдээг танилцуулъя. 1970-аад оноос хойш анх удаа Дани улсад эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За энэхүү шийдвэр гарах бас нь Оросын холбооны улсын түрэмгийлэлтэй холбоотой гэж үзэж байна. За сүүлийн үед Оросын холбооны улстай хэлж байгаа Европын орнууд цэрэг татах үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулах болсон. За мөн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж байгаа. За үүний гол шалтгаан нь бол аюулгүй байдлаа хангах зорилготой байгаа. За энэ утгаараа бол тухайн одоо үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна. За Скандинавын хогт байлах Дани улс анх удаа эмэгтэйчүүдийг цэрэг татах замаар цэргийн албанд хаах залуучуудын тоог нэмэгдүүлэхээр зорж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн дураар цэргийн алба хаах боломжтой хэвээр байгаа юм байна. Гэхдээ үлдсэн одоо цэргийн албан орон тоонуудыг хүүс ялахгүйгээр суглаагаар дүүргэх ийм шинжилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За 6 дугаар сар Дани парламентаас баталсан шинэ журмын дагуу өнгөрсөн мягмар гаригаас хойш 18 нас хүрсэн Дани эмэгтэйчүүдийг эх орон нэгднүүдтэйгээ адил тэгш хэрэгтэйгээр цэргийн алба хаах суглааны системд хамруулж байна. За энэ өөрчлөлт нь түрүүнд дурдсан Оросын холбооны улсын түрэмгийлэл болон НАТОгийн орнуудад цэргийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаатай холбоотой. Дани улс бол харьцангуй аюулгүй орнуудын тоонд тооцогддог боловч Оросын холбооны улс Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл хийсэн одоо сүүтрэн тус улсад тусаж байгаа юм. За Украины тулааны талбараас авсан сургамжуудыг цэргийн сургалт бэртгэлдээ тусгаж ажиллаж байгаа. За Дани улс гендерийн тэгш байдлын шинжилгээг 2024 онд батлан хамгаалах салбартаа томоохон хэмжээний өөрчлөлтийг оруулахар төлөвлөж байгаа. За уг хөтөлбөрийг уул нь 2027 оны ихээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч цаг хугацаа яарах шаардлагатай гэж үзэн 2025 оны зунаас энэхүү хэрэгжүүлж байна. За цэрэг татлахын хөтөлбөрийн дарга хурандаа Kenneth Storm Associated Press агентлагт мэдэгдэхдээ энэхүү алхам нь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн Дани эмэгтэйчүүд НАТОгийн deterrence буюу одоо харилцан хамгаалах энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. За цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх нь байлдааны хүчийг нэмэгдүүлэх болно гэж мэдгдсэн. За Дани улсын хувьд 6 сая хүн амтай 9,000 орчим мэрэгжлийн цэрэгтэй юм байна. За шинэ зохицуулт хийснээр өнгөрсөн жил 4,700 хүн цэргийн алба хааж байсан бол 2030 он гэхэд 6,500 хүрэх төлөвтэй байна. За Дани хуулийн дагуу 18-аас дээш насны бие болдрын зохих шаардлагыг хансан бүх эрхчүүдийг цэргийн албанд татдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн дураар цэргийн алба хаах боломжтой. Гэхдээ түрүүнд дурдсан одоо суглааны системээр бол зарим орон тоог дүүргэхээр ийхүү ажиллаж байгаа юм байна. За эмэгтэйчүүдийн сайн дурынхан 2024 он цэргийн алба хаасан хүмүүсийн 4/1-ийг бүрдүүлж байна. Мөн алба хаах хугацааг 4 сар байсан бол 11 сар болгож сунгаж байгаа юм байна. За хугацаа цэргийн албан хаагчид эхний ээлжинд 5 сарын үндсэн сургалтанд хамрагдаж дараа нь 6 сар цэргийн алба хаах бөгөөд мөн нэмэлт хичээлүүдэд хамрагдах юм байна. За энэхүү алхам нь бол Нордикийн буюу Скандинавын хоогийн энэ орны хувьд өргөн хүрээтэй цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа хүчин чармаалтын нэг хэсэг болж байна. 2 дугаар сар Дани засгийн газар 7 тэрбум ам.долларын сан байгуул цэргийн хүчээ бэхжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ онд тус улсын батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж дотоодын бүтээгдэхүүнийхээ дор хаяж 3%-аас дээш хэмжээнд хүрэхээр төлөвлөж байна. За цэрэг татлахын хөтөлбөрийн зарим хэсгийг түргэвчлэн сан гихчээр санхүүжүүлэхээр болж байна. За Европ дахь аюулгүй байдлын нөхцөл байдал хурцсныг бид харж байна. Украинд мөргөлдөөн үргэлжилж байна. Дани бол зарим талаар олон цэрэг оруулж байгаа Балтийн орнуудад анхаарлаа хандуулж байгаа. За энэ нь бол Дани батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх хүчин чармаалтын нэг хэсэг гэж үзэж байгаагаа Дани хатан хааны батлан хамгаалах коллежийн судлаач Рике Хаугерт мэдэгдэж байна. Гэхдээ мэдээж хэрэг олон сорилт бэрхшээл тулгуурч байгаа. За тоног төхөөрөмж бол таархан байгаа. Нэмэлт хуаран бол байгуулагдаагүйгаас болоод бэлгийн дарамт үзүүлэх зэрэг олон одоо зөрчил бол гаргаж байгаа. Гэхдээ эх жил эсвэл 2 жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг багтаах зорилгоор шинэ одоо цэргийн барилга байгууламжийг барих юм байна. За тэгэхээр энэ асуудал бол ажмаар шийдэгдэх боломжтой болно. Европын аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан Даниас гадна бусад улсууд бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийг цэрэг татах үйл ажиллагааг бий болгож байна. За тухайлах юм бол 2017 онд хөрш Швед улс Европын аюулгүй байдлын орчин муудаж байна гэж үзэн засгийн газар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг аль нь одоо цэргийн албанд хаах төслийг санаачилсан. За Норвеги улс 2013 он цэргийн алба хаах тухай хуулиа 2 одоо хүүст хамаарах байдлаар зохицуултыг хийж байгаагаа мэдгдсэн билээ.